Монгол тэр үед интернетийг мэдэхгүй дөнгөж эхэлжээс учраас их сонирн байсан та. За тэгэхээр өнөөдөр интернет хөвөөр амьдрч чадахгүй ирснээ интернетээс олдог болсон бай. Бид нар ч гэсэн өөрсдөө одоо социализмын үеийн бүтээгдэхүүнүүд компьютер гэдэг юм чинь байдгүй байлаа ш. Улсын бүртгэлийн үнэлгээ газрын одоо Huawei бүртгэлийн дата базыг флоппи дээр шилжүүлж хойд бас өвсглийн чанартай тийм дэвшил авчижсэн байхгүй юу? Одоо би яг чамшгүй юм залуу байсан баг. Монгол улсын хөгжил дэвшил маш өндөр хувь нэмэр оруулсан байна гэж одоо ингээд энэ зүйлс харахад бол харагдчихэв. Тэр үед бид нар мэдээллийн сүлжээг нэвтрүүлнэ, детхийтэй холбоно гэхэд хүмүүс ийм худлаа юм байхгүй, ягаад худлаа ярьж байгаа юм бэ гэдэг хүмүүс их байдаг байсан. Тэгэхэд одоо өнөөдөр бол интернетгүй яаж амьдарч ирсэн бэ гэдэг хүмүүс олон болсон байна. Имэйл гэдэг үг мэдэхгүй, пассворд гэдэг үг мэдэхгүй. За пассворд чи юу вэ гэхээр би хараад пассвортаа аваад ирээ гэдэг удаан пассворт авчирдаг. Манайхыг мафийн сүлжээ оруулж ирсэн гэж гаргацсан байсан. Тэгсэн чинь тэр нь манай интернетийн ондоо сүлжээг оруулж ирсэн гэж ярьсан юм байна. Та интернетийн сүлжээ оруулж ирсэн гэж үстэй гэж. Тэгсээ оруулж ирсэн. Тэр чинь мафийн сүлжээстэй гэж. За талын сэтгүүч. Иймэрхүү яг харахгүй байдалтай байсан. Шинэ учраас. Бидний алсын зорилго юм бидний нэг ажиллаж байгааг нэлээд өчвөл тэгээд бид нар айгуу гоё ажилладаг. Бүгд жавхалтай ажилладаг байсан гэх юм уу та тий. Тэр үед нэг бизнес эхлүүлсэн боловч энэ бол яалт ч байхгүй л ингээд Монгол улсад төв болсон юм үүсгээ нэгтгүүлсэн. Өдөө хүртэл хамттай байсан хамт хоолндоо 30 жилийн баярын мэндийг хүргэе. Үеийн .com-ын ажилчтай бүгдээр нь 30 жилийн баярын мэнд хүргэж. Бидний нэрүүлэх сайхан төсөө одоогийнхоо загварч ажлын өндөр амжилт хүсье. Өдөө амьдралын мөчлөгөр бол 30 жил бол урт хугацаа. Технологийн дэвшил өөрчлөлтийн хувьд ч гэсэн маш их өөрчлөлтүүд гарч өнгөрсөн 30 жилийн хугацаа байна. Цаашдаа ч гэсэн бид нар энэ цаг үеэс оцрохгүй орчин үеийн дэлхийн хэмжээнд нэвтэрч байгаа бүхэл тоног төхөөрөмж, техникийг нэвтрүүлж монголчуудаа нэвтрүүлэхийг зорж ажиллана гэж бодож байна.